За тэгэхээр яг одоо энэ хурлын эрцийг иргэд олон нийт маш сайн хараасаа гэж би хүсэж байна. Яагаад гэвэл энэ хуралд эрцээ бүртгүүлж ирээгүй гишүүд бол атсан шалаатай альч талд гарч чадахгүй байгаа. Ялсныхан талд орно гэсэн тийм одоо алцгансан гишүүд байгаа гэдгийг нэгд цохон тэмдэглэмээр байна. Хоёрдугаарт би одоо энд орж ирсэндээ маш их харамсаж байна. Энэ танхимд орж ирсэндээ. Уг нь бол би энд орж ирвэл хийж бүтээгээд алаад гайхуулаад ядчил хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө гайхуулаад алчих юм баг гэсэн чи энэ дотор чи ерөөсөө багцалцсан. Энэ дотор чи ерөөсөө энэ Монгол улсаа тонн дээрэмждэг маф бүлэглэлийн эрх ашиг болсон тэдний хандив мөнгөөр орж ирдэг олонхтой ийм л газар байсан юм байна. Тэгээ одоо би өнөөдөр бараг л өдөртөө олдог нөө инфлюенсерийн цалинг сард 2 хувааж авч ээж одоо би ингээ хулаач нарын нэг болоод ингээ дуудуулаад явж байна. Одоо Монголын ард түмэн болоод энэ их хурлыг 3 хувааж болж байна. Миний ажигласнаар. Эрх ашигын талд үхэн хатан үйлчилж байгаа ард түмэн болоод улс их хурлын гишүүд юу ч мэдгүй дунд нь эргэлзээд гайхаад тэнэгэлзээд аль нь зүү юм болоо гэд гайхаж байгаа иргэд болон улс их хурлын гишүүд. За тэгээд засаг төр тогтвортой байгаасаа гэсэн иргэд болон улс их хурлын гишүүд ийм л 3 төрөлд хуваагдчихна. Яг үүндээ энэ бол одоо та бүхэн одоо Шанелийн цүнх хараад гайхаад байгаа. Энэ дотор нэг Шанелийн цүнхгүй ядуурсан гуйлгчин амьтад хэн байгаа энэ та нарын дунд? Уучлаарай. Монголын төр засагт орсон Хэмбуганч баяжаад зүгээр би наад захын жишээ хэлье. Энэ Улаанбаатар хотын бүсэд байгаа хамгийн том энэ үнэтэй метр квадрат нь 8-9 саяар үнэлэгдэх энэ орд харш хотхон таунууд чи хэнийх юм бэ? Улс их хурлын гишүүд та нарт биш үү? Хөдөө орон нутагт аймагт сумд нь яваад очихоор 5 оттой аюу айтайхан буудлаа ингээл яваад арна. Гэхдээ энэ манай цагаангуйн буудал, энэ манай тэргуйн буудал, тэр гүшиний буудал гэж байждаг. Гэхдээ энэ бүх юмны чинь мөнгөний тоолох юм бол уучлаарай. Юун Шанелийн цүнх, юун 17 саяын бүгч үү дээ. Тэгээ ийм байж нэх мэдэн бодлаад мэдхгүй гинөө хонгорчуудын дүр тоглоод байгаа та нарыг хараад би үнэхээр гутарж байна. За би энд түрүү орж ирээд харамссан гэдэг энэ үгний гол шалтгаан бол яагаад харамссан бэ гэвэл аливаа зүйлийг үннийг боддоор мэдэх ямар гачлантай байдаг юм бэ? Энэ үннийг мэдчихэд хэлж чадахгүй суух. Хэлэхээр улам ард түмний хүмүүсийн дайсан болох бүр ямар гачлантай юм бэ гэдгийг л мэдэж сууж байна. Тэгэхээр Монгол ардын намынхаа өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж ирсэн. Та нар дангаараа засаглахдаа бүх ард түмний боломжийг урдуур нь орж хулгайлдаг. Бүх хөгжлийн сан, жидүү, боловсролын сан, юу байдгийг концесс тендер бүх юма та нар хувааж авдаг. Энэ өнөөдөр болж байгаа энэ хурал, энэ гадаа болж байгаа жигсаал бол ерөөсөө л энэ та нарын энэ атгах санаа, энийг хувааж авах гэсэн одоо худлаа биш шүү дээ. Та нар хин чин ажлын албаа гүйлгээд боловсролын сайд, соёлын сайд, эрүүл мэндийн сайд, уул уурхай сайд болох гээд хин чин зам тээвэр дээр очих гээд ингэ явж байгаа чинь хинд ч хилт байгаа шүү дээ. Би ард түмэнд үнэхээр энэ юу болоод байгааг нь мэдгүй байгаа ард түмэнд хэлхийн тулд би энэ одоо микрофоныг авсан. Би нэг мөс 1 минутаа авмаар байна. За тэгээд Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй зовж яхад MCS энэ том Монголын орд баялаг стратегийн ордуудыг хуу хамдаг газрууд яхаараа хуулийн хийдлээр нөөтийн татврын орлогоос тэглүүлээд хөнгөлүүлээд байдаг юм бэ? Тэгсэн мөртлөө өнөөдөр бүгдээрээ шахуу ил цагаандаа гараад энэ эрх ашгийг хамгаалаад сууж ээж дандаа ард түмний нэрийг барина. Дандаа ард түмэн ядуурсан доройтсон ууландаа хүрснийг гайхна. Гэхдээ хаан ч та нарын тэр эрх ашиг байгаад байгаа юм. Би шудраг хэлээд би та нарын аль ч биш учраас хэний ч дэмжлэгээр энд орж ирээгүй учраас надад ингэж хэлэх зориг байгаа юм. Тэгээ одоо тэр төсөв мөсөө хизээ байдлаасаа бид нар 2 триллион төгрөг, 1 биллион төгрөг, 1 миллион төгрөг гэж яриад байдаг байсан. Лодой самбог гүшүүнэ. Би таны ачаар энэ англи монгол тооны одоо хэлхийг бас сурж аваад байж гэн. Гэхдээ уг нь бол триллион одоо гээл тэгвэл одоо шууд доллараар хөрвүүлчтэй. За тэгэхээр бас ер нь бол ард иргэд энд юу болоод байгааг ойлгоосой гэдгийг үнэхээр хүсэж байна. За тэгээд энэ одоо өөрсдийнх нь том одоо эрх мэдлэр дулдуудад авцсан том орд баялагийнх нь ордууд одоо эрх ашиг нь хөдөлж байгаа бүх гишүүд энд нэгэн цул болоод цүм болоод энэ нэг хүнээрээ туг дахиад буух гэж байгаа шүү. Энэ хүн өнөөдөр буух суух нь юусоо сонирн биш. Гагцгүй ингэсний дараа энэний дараа хэн энд гарч ямар үйл ажиллагаа явагдаж
За ухаан удагтай холбоотой асуудлыг улсын хурл руу тогтоол болгоод засгийн газар өргөн барьсан. За энэ асуудал бол бас их тийм том дөргөлд өгд юм билээ. Одоо их хурл дээр байгаа та хэд маань хилцэх баг. За ялдчихгүй л одоо бас улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь одоо Эрдэнэтийн 49 гэдэг Эрдэнэлэг гэдэг хүнтэй тулжлаа. Ийм хэмжээний асуудал бол үүсэж байсангүй. Гашуун Сухбат ганц моттой холбоотой асуудал дээр хоёр улсын засгийн газар хоорондоо нэг компанийг оруулахгүйгээр тохирцсон. Энэ том дөргөлт болсон. Том юм. Хүчтэй юм. За энэ дээр ингээд нөлөө бүхий улс төрчид нийлээд блоклчлаар ордон дотор бол ялцгүй хүч алдчихна. За олон нийтийн анхаарал одоо туйлын сул зуны дэлгэр цагт энэс үйл явдал болж байна. За ингээд олон жил богшсон энэ асуудлаа бидний хувьд бүтэн одоо шийдвэрлэж чадахгүй ийм нөхцөл байдал руу улс төрийн зураг өөрөө орж байна. Харамсалтай. За энэ л өөрөө одоо дарангуулыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлий гэсэн үгээ хэлж чадахгүй байх. Асуудлыг мэдж байгаа мөртлөө ард нь тохироо хийх. Ийм л асуудлаас урьдчилан сэргийлэх гэж уг нь парламентыг өргөдгсөн. За мэдээж энэ зөв буруу эсхийг цаг хугацаа харуулна. Буцаад бид нар олигарх бүтэц нэг хоёрхан хүний дохиураар шийдвэр гаргадаг Монголын төр үүсвэл эд хөрөнгө эрх мэдэл хэд цөөнх төвлөрөөд энэ өөрөө нийгмийн том донцлогоо олж харна. Тийм учраас ийм асуудлууд байна. Энэ өөрөө парламентын засаглалыг хүчгүүдүүлнэ. Парламент өөрөө асуудлаа шийдэж чадахгүй хэмжээний битгүү бол. Гүйцэтгэх засаглал маш их хүчгүй болж хувирна. Энэ өөрөө парламентын засаглалыг хүнд байдалд оруулах эрсдэл болно. Тийм учраас энэ дээр эрхэм гишүүд та бүхэн маань өргөсөн тангарагтаа бас үнэнч гал авч байгаа ганц хоёрхан хүнээ бас зэмлэгтэн зэмлээд дэмжигтэн дэмжиж байх нь цаашдын Монголын ирээдүйд чухал шүү гэж л хэлээ та одоо